Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс Орхон аймгийн ерөнхий олонх сурлын сургуулиудын захирлуудаа хариуцлагын гэрээ байгууллаа. Орхон аймгийн хэмжээнд насан туршигчдийн үйлдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мууяас 70 орчим хувиар нэмэгджээ. Түүнчлэн насан туршаагүй хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тоон үзүүлэлт мөн өссөн байна. За иймд Орхон аймгийн өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөл ерөнхий олонх сурлын сургуулиудад шатараалсан сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэмт хэрэг зөрчил гэж юу байдаг юм бэ? Ямар үйлдэлийг гэмт хэрэг гэж үзэх юм бэ? Ямар үйлдэлийг зөрчил гэж үзэх юм? Ингээд нэгэнтээ хуульд заасан гэмт хэрэг тэр хууль бус үйлдэлийг хийсэн тохиолдолд ямар ял хариуцлага оногдуулах юм хуулинд заасан заалт байдгийг тийм үү? Нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр тухайлсан насан туршаагүй хүүхдүүдийн холбогдоод байгаа гэмт хэрэгээс холбогдохгүй тэр гэмт хэрэгт өртөхгүй байх тийм үү? Түүний эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх энэ зөвлөгөөнүүдийг өгөн сургалтыг байгуулна. Мөн түнчлэн гэмт хэргийн хохирогч болохгүй байх тал дээр өөрөөр хэлбэл ямар тохиолдолд гэмт хэргийн хохирогч болж болзошгүй вэ? За гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Хүүхдийн зүгээс тийм үү? Өөрийнх нь хүүхдийн зүгээс за мөн түнчлэн эцэг их сургууль хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдийг гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн сэргийлэх талаар за мөн түнчлэн тухайлсан гэмт хэрэгүүд байна л да. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар бол бүхэл төрлийн гэмт хэргийг хүүхэд үйлдэхгүй тийм боломж ч байхгүй насны хязгаар заагдсан байдаг. Тэгвэл харин тодорхой төрлийн гэмт хэрэгүүдэд холбогдоод байгаа насан туршаагүй хүүхдүүд маань тэгэхээр зэрэг тухайн гэмт хэрэгүүдэд холбогдохгүй байхад юуг анхаарах ёстой юм бэ хүүхдүүдийн зүгээс тийм ээ. Энэ талаар бол ийм гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг дараагийн 7 хоногоос эхлээд манай Орхон аймгийн өмгөөлөгчдийн зөвлөл нь мөн аймгийн боловсрол шинжилгээ ухааны газар за хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтраад энэ сургалтуудыг явуулах гэж байна. Тодорхой хэмжээгээр энэ сургалт маань тодорхой мэдээллийг аваад ирэхээр зэрэг бас энэ насан туршаагүйчүүдийн гэмт хэргийн гэмт хэрэгт өртөөд байгаа холбогдоод байгаа хүүхдүүд за мөн хохирч болзошгүй те хохирогч болохоос бол сэргийлнэ гэсэн ийм бодлого чиглэлтэй байна. Орхон аймгийн хэмжээнд эхний 8 сарын байдлаар гэмт хэрэгчдийн мэдээ гарсан. За энэ мэдэн дээр бол Орхон аймгийн 2020 оны 8 сарын байдлаар 21 оны 8 сартай харьцуулахад насны өргөн хүүхдийн гэмт хэрэг бол 16 буюу 77% өссөн байгаа. За энэ гэмт хэрэгээс өрчин сэргийлэлээр бол бүх Монгол улсын гэмт хэрэгээс өрчин сэргийлэл хуулийн дагуу бүх байгууллага тодорхой хариуцлага хүлээх ёстой. Тийм учраас бид бүхэн энэ насан турш хүүхдээс үйлдэл байгаа гэмт хэргийг бууруулах чиглэлээр ер нь анхан шатны байгууллага буюу сургуулиуд бол тодорхой арга хэмжээ авах ёстой. Сургууль орчны аюулгүй орчныг хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах ёстой гэдэг үүднээс аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зохицуулт зөвлөл цагдаагийн газар за сургуулийн захирагд оролцсон хариуцлагын гэрээг бол байгуулж байгаа маа. Мөн түнчлэн бид нар 5 дугаар сард аймгийн хэмжээнд байгаа 26% болон төрийн өмч сургуулиудын бүгднгээр сургууль орчмын аюулгүй байдлыг бол ямар шалтгаанаар бол замын хөдөлгөөний аюулгүй байдал нь бусад төрлийн гэмт өртөөд байгаа гэдэг юм бол нэг бүрчлэн гаргасан. За энэ 2023-аас 24 оны хөрөнгө оруулалтын юм дээр бол энэ сургууль орчин жишээлбэл хитэ тэмдэглэгээс ахуулаад хөр салгаж ахуулаад тодорхой зүйлүүдийг сургуулийн шатараалан хийхээр бол аймгийн төсөв тусгуулахаар хэрэгжүүлж байгаа. Орхон аймгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг ерөнхий олонх сурлын сургуулиудын сурагчид тэдний ар гэр асран хамгаалагчдыг хамруулан зохион байгуулах юм байна. За дээрх ажлыг аймгийн өмгөөлөгчдийн зөвлөл болон боловсрол шинжилгээ ухааны газар, гэр бүл хүүхэд залуучуудын газар хамтран явуулна.